Хүнийг эм. Тэнийг мунхаг хүн ертөнцийн эзэн гэж байхгүй хэмээн боддог. Тэд бол үл бүтэх хүмүүс бөгөөд үргэлж бузар булаа гэмт үйлүүдийг хийж байдаг. Тэдний дотор шулуун шударга юм хийдэг хүн нэг ч алга. ертөнцийн эзэн өөрийнхөө оршин буу газраас хүн төрлөختнийг харж байна. Тэдний дунд өөрийнх нь зүг хүсэн тэмүүлж буй ухаалаг мэрэгэн хүн байгаа эсхийг ажиглаж байна. Гэтэл тэд бүгд үнний замаас гажин завхаарчээ. Тэд бүгд адилхан эвдэрч гажсан хүмүүс. Зөв зүйтэй юм хийдэг хүн нэг ч алга. Бүр ганц ч хүн алга. Миний хайртай хүмүүсийг дарлан мүлжих үлээ талах эдхийн чинээ энгийн хэрэг мэт үздэг. ертөнцийн эзэнд хандан нэрийг нь ч дуудах дургүй. Ярой муу үлдээ тэдэнд юм ойлгох чадвар байна уу? Гэвч тэр хүмүүс айдас давтах болно. Тийм их айдас зовлон урд хожид гараагүй юм. Учир нь гэвэл ертөнцийн эзэн та нарыг бүслэн хүрээлсэн тэр этгээдүүдийн үхтэл хүрийг энд тэндгүй тарааж хайна. Тэр хүмүүс гутамшигт унах болно. Учир нь гэвэл ертөнцийн эзэн тэднийг голоод аргуунд нь гаргасан болоо. Израиль улсын аврал нь Сион ууланд буй мөнхийн эзнээс ирдэгвэ. ертөнцийн эзэн өөрөө ард түмнээс сэргээхэд Яахвын удам угсаа баяр хөөртэй болоод Израиль улс тэнхүү аз жаргалтай болно. ертөнцийн эзнээс хамгаалтахгүйсэн. ертөнцийн эзэн минь алдар нэрээ барин намайг та хамгаалаач. Хүч чадлаа төрөн намайг та зөвтгөж. ертөнцийн эзэн минь гуйх үгийг минь анхаарч. Хэлэх үгийг минь та чих тавин сонсооч. Учир нь гэвэл ихэмсэг бардам этгээдүүд эсэргүүцэл үзүүлэн бослоо. Яагаас ч буцахгүй хүмүүс амийг минь авахар зэхлээ. ертөнцийн эзнийг тэд бүр байгаа гэж ч үзэхгүй байна. Харалтаа та нар ертөнцийн эзэн надад туслана. Мөнхийн эзэн миний амь насыг хамгаалж байна. Хүссэн дайснуудад маань тэр ёрын муу юм үзүүлээд хариуг нь өгөх болно. Найдвартай үнж чанараа бодоод тэднийг та эцэс болгооч. Тэгтэн би сайн дурын өргөлийг таньда өргөн барина. Мөнхийн эзэн минь таныхаа нэрийг би магтан талархах болно. Учир нь гэвэл таны нэр үнэхээр сайхан. Өмнө минь тулгарсан бэрхшээл бүхнээс намайг та гаргахад хүссэн дайснуудын зүг би ялалтын нүдээр харна.